Монгол улсын арслан Пагмын аюуш 1940-од оны дунд үеэс 50-од оны ихэнх хүртэл улс орон даяар нисхийн хэмээн алдаршиж, эд хаваа гайхуулан наадамчин холоо баянсхан барилдаж явсан Монгол улсын арслан Пагмын аюуш 1921 оны цагаагчин төмөр гах ажил Эдүгээгийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Алтан ширээ гэдэг газарт хүй тасран ихээс мэдлжээ. Төвний мэндэлсэн энэхэн үе нь Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлийн оргил үе таарсан. Угийн ядуу амьдралтай ганц бие эмэгтэй хөө аюушийн амьдралын зам гэрэл гэгээтэй байхын сайн сайхны бэлэгдэл болсон байна. Төвний их Пагм таргийн 5-10 ямаанаас өөр өмч хөрөнгөгүй ядуу тарчиг хүн байсан тул зуны дэлгэр цагт нутаг сэлгэн нүүсэн баян тарган айлуудын хураасан гэр барааг харан өвлжөөндөө зусдаг байсан тул нутгийнхан түүнийг Барааны Пагм гэдэг гэжээ. Аливаа ажилд гүжирмэг сайн амьдралын төлөө үнэчээр зүтгэх үзэл бодлон төлөвшсөн төлөв даруй тусч хүнлэг биеийн өсөлт хөгжил тавиурун аюуш хүүг ай сайхалтынхан эхлээд баг сумын удирдлагууд нь сайн мэдэх болсон тул нэг талаар амьдрал ахуйг нь дэмжиж нөгөө талаар цэвэр цэмцгэр өөс эвг үүсч байсан. Түүний хүчийг ашиглах зорилгоор 15 настай байхад нь Богд сумын дарга нар хүн эмчийн салбартаа асрагчаар оруулж ядуу эмэгтэй Пагмын ганц хүү аюуш төрөг данстай ажилтан төмөн олондоо тустай асрагч ээжтэйгээ хувааж хүрдэг цалинтай том эр хүн болжээ. Ажил төрөл нь урагштай байсан тул сумын дарга нар нь анх дэмжсэн шигээ 1939 онд 18 настай байхад нь Өвөр Хангай аймагт соёлогчийн курс явуулсан. Итгэлийг нь даасан шиг дааж онц дүнтэй төгсөж ирсэн тул тэрбээр дан ганц сумын мэдлийн биш аймгийн мэдлийн хүн болж зэрэгэлдээ орших Баянлаг сумын эмнэлэгт совилогч бага эмчээр ажиллах болжээ. Энэ үедээ төрөлх сумандаа эрен барилдаж төрүүлж сумын заан цол хөрдөж ээжигээ баярлж сулснаар барахгүй өөрийн сумын тэмээ голдуу олон малтай хөх гиндэн дорж гэдэг хүний охин цэрэн доржтой гэрлэн хайртай ээжтэй гэрийнхээ утааг үзүүлэн ачийн зулайг өнөрлүүлсэн баяр дээр баяр нэмжээ. Хорхон насндаа суманд төрүүлж заан цол хүрдсэн аюуш хүүгийн бэр хүч хоног сараар нэмэгцээр 1942 он гэхэд ойр хавийн хэдэн сумандаа босоо бөх болсон нэг жил Баянлаг, Богд, Жинст 3 сумын наадам төрүүлж байснаас тодорхой. 3 сумын наадам төрүүлсэн цэл залуу аюушид 1942 оны намар цэргийн албаны зарлан ирсэн тул хайр дээж хань үр хүүхэд ажлын хамт олон нутгийн ах дүүсээрээ өдүүлэн цэргийн албанд мордсноор түүний баг балчирнаас түүх болон үлджээ. Тэрээр Улаанбаатар хотын нисхийн ангид алба хаахад цэргийн дарга нар нь дэмжиж барилддаг нөхөд нь санал болгосноор голын цэнгэлдэх болон бусад заал танхимд болдог барилдаануудад оролцох болсон нь түүнд юугаар орлошгүй дасгал сургууль болжээ. Ийхүү алдарт бөхчүүлийн хүрээлэл орж тэдэнтэй ан ман ачтаж үзэлцэх болсноор тунч удахгүй цэрэг мөрдөстэй байлдагч аюуш нартай арслан заануудыг айлгадаг хатуу ам болж нисхийн хэмээн нэгэн насны тодголоо олон түмнээсээ хүртсэн байна. 1945 он болоход аюушийг танихгүй мэдэхгүй хөнгүү шахан болж ирсэн нь улсын наадмын ногоон дэвжээнд хүч үзэх цаг болсныг харуулсан хэрэг байв. Байлдагчийн мөрдөстэй цэрэг аюуш анхныхаа наадмын 2-ын даваанд улсын заан сандаг очир хэмээх ахмад бүхийг давсан бол 4-ийн даваанд Архангай аймгийн харьяад улсын начин төмөр сэрээг өвдөг шороодуулсанд 5-ын даваанд хин шамлалгүй тухайн үед Монгол улсын начин цолтой байсан Жонг хэмээх даваа сүрэнтэй тунан барилдаж аргагүй л улсын наадмын туршлага дутаж өвдөг шороодон улсын наадмын начин цолны хаалгыг хүчтэйгэн тогшоод утсан байна. Байлдагчийн мөрдөстэй цэрэг аюуш улс хувьсгалынхаа түүхт 25 жилийн ойн их баяр наадмаар 6 даван улсын заан цол хүртсэн байна. Улмаар 1947 оны наадмаар 6 даван заан цолоо баталжээ. Тэрээр өнгөлөг цагаан шар царайтай 185 см өндөр нуруутай 90 орчим кг жинтэй өргөн тэврэн цээжтэй сайхан эр байсан ба 2 шуу 100 нуруундаа их хүчтэй байжээ. Өрсөлдөгчийнхээ баруун тохойроо суйлдаг, зүүн талаараа тонгордог, гүйлгэж байгаад даацтай хүйлдэх зэрэг мөхийг гарамгай хийдэг байсан бөгөөд гიშгэлт сайтай хурд ихтэй болохоор барьцгүй цохиж хавсрах мөхийг сайн хийдэг бүх байжээ. Цэргийн албанаас улам нэмэх харилтгүй хүчит улсын заан золтойгоор халагдсан аюуш бүтэн 5 жилийн турш хүлээсэн хайр технэр болон цэрэгт мордсноос нь хойш хэдхэн хоногийн дараа мэндэлсэн ууган хүүдээ унсан газрынхаа уул ус нутаг орноо зорин очихдоо улын шөрөмсөөр товшиж улсан гоёмсог Монгол гуталтай хятад ухаа ягаан торгон тэрлэгтэй мөнгөн имэйл газар
Тэнзэн ташууртай сайхан морь унаж бас нэг морь хөтлөн тэр мориндоо том гихчийн булгааран богц тохож очижээ. Харамсалтай нь хайртай ээж нь энэ хооронд насан ууд болсон учраас уул шиг том болсон улсын зан хүүтэйгээ уулзаж чадсангүй. Аюус цэрэгт яваад ирснийхээ дараа багын найз жигмэд доржийнхоо том шараатыг цээжиндээ уурнорж өргөж байснаас гадна богд сумын хул морт гэдэг газар чулуун хороо барилцаж байгаад чулуу гоохот хүмүүс нэг том гар чулууг үүрч аваачаад хорооны дэргэд хаячихвал чулуугүй гэхэд зөвшөөрч мөнөөх чулууг олс сураараа осорлон баглаад нуруун дээрээ тавин явсаар хороонд хүргэж хайжээ. Чулууг ийхүү хаяхад аюушин толгой ялимгүй эргэж нүднээс нь галав утрах шиг болсон гэдэг. 1995 онд болсон богд сумын 70 жилийн ойгоор нэг хэсэг нь бутарч унсан мөнөөх чулууг сумын музейд байрлуулахдаа жинлэж үзэхэд 350 кг гаруй жинтэй байжээ. Нэгэн удаа сумын дарга байсан маамуугийн бүдүүн улаан атан тэмээ булгийн ихэнд шавар дунчихсан байхад тэр хавийн хэсэг хүмүүс элдвэр нуцалтад гаргаж чадаагүй тул аюушиг гэрээс дуудан авчираад энэ тэмээ гарга гэхэд та нар өөрсдийн биед байгаа бүх зээлээрээ мөрий тавь тэгвэл гаргана гэжээ. Нэг ёсондоо өөрийгөө хурцлж хүч чадлаа зөвхөн тэр тэмээг шавраас гаргахад чиглүүлжээ. Тэнд байсан бүх хүмүүс нэг нүдний дуран дугуй хайрцагтай тамхи соруултай гаансаа хүртэл тавьцгаажээ. Аюуш тэрхэн хооронд шавраас гаргах хялбархан аргаа олчихсон тул шавард шигдээд гидсэндээ тулчихсан дөрвөн хөлийг нэг нэгээр нь шавраас суг татан гаргаж ирээд хэвтэж байгаа юм шигээр хөлийг нь нугалж тавьсаар байтал тэмээ босоогоор бус хэвтээгээрээ шавард шигдээд цээжин хэсэг нь дал бөксөн хэсэг нь сүүжнийхээ ясны тэхий дундаа хурж байжээ. Энэ үед аюуш маш хүчтэйгээр мөнөөх төмийг хажуу тийш нугаагаад бүр бүхэн дээгүүр нь бүтэн давуулж шидээд шавраас гаргажээ. Улс аймгийнхаа наадамд тус бүр 3 удаа зодоглон хүчийг үзэхдээ улсад 1 удаа 4, 2 удаа 6 даван улсын зан цул хүртсэн хийгээд аймагтаа 2 удаа төрүүлж 2 удаа үзүүрлээд байсан эд залуу 28 настай аюушийн бярн үнэндээ ханаж хийза бүхэн гарч гүйцэд байсан үе бол 1949 он байваа. Энэ наадамд аюуш зан сайхан барилдаж үнэн хүчит сайн бөхчүүлээр долоод авч торлгүй шүгэн рүү түлдээд чүлтэн сүрэн арслантай тунаж улмаар тун сонирхолтой барилдаан үзүүлж даацтай сайхан тонгорох мэхээр арслан унгаагаад өмнөх 2 жилийн наадмын төрөг авч Монгол бүхийн зүлэг ногоон дэвжээний босоо бүх болоод байсан улсын залуу авраг бат суурьтай үзүүр төрөв барилдахаар үлдсэн байна. 2 шууд алмур цээжиндээ асар их бэртэй хурдан шалман хөдөлгөөнтэй бие арал сайтай эдэр аврагтай аюуш зан чамгийн олон удаа гар зөрүүлэн барилдахдаа гол төлөв ундаг байсан учраас барай зөрөөн дээр хавсраад унгасан байна. Гар мэхэндээ гарамгаач хөлөг мэхэндээ муу гар цээж их бидээ хэр барагтайхан хавтуулдаггүй догшинч хөлдөө номхон аврагыг бараг л нүд ирэмхийн зур өвдөг шороодуулж наадмын төрөг авсан байна. Гэвч 2 жил дараалан төрүүлээд байсан эд залуу хязгаарын цэргийн бүх бат сүрийг төрүүлгийг санаатай байсан маршал гадаадын элчин төлөөлөгчдөд өөрийн бүх хэмээн зааж гарцаагүй өнгөлөх тул албан ёсны бай шагнал дээр бугуйн цагаа тайлж өгөхөөр зэхэж гадаадын зочидч дуурайж цагаа мултлан тал засаж суутал аюушийн ийхүү төрүүлсэнд таалагдаагүй гинтийн явдал болсон. Наадам хэдийгээр аюуших болсон ч түүнд арслан цулыг нь өгөөгүйгээр үл барам Батсуур аврагтай хуурамч барилдаан хийсэн хэмээн гүтгэж баалах ажиллагаа явагджээ. Амжилтаа шударгаар үнэлүүлж чадаагүй дээрээс нь хил ам хардалт сэрдэлтэд өртснөөс аюуш арслан үнэн чанартай бөхөөсөө хөндөрч амжилт нь эрс буурсан байна. 1956 оны хавар Зэдэнбол дарга баруун аймагуудын малчдын ахуй амьдралтай танилцахаар явж байхдаа аюуш цааны унган нутаг болох Баянхонгор аймгийн богд суманд зориуд очиж хоноглохдоо түүнийг хөдөөнөөс дуудан ирүүлж уулзаад энэ жил улсын наадамд очиж барилдаад улсын арсан цол үнэмлэхээ аваарай гэж хэлээд 7 жилийн өмнө болцдыг нь хангасан цолыг нь нөхөн олгосон гэдгээ. Таалагдсан бол subscribe-а дарахаа мартаваа. Явандаа тэгээд үйлэж үсгэлэх нь гайгүй болох байхаа. Дуустал нь сонссон та бүхэндээ маш их баярлалаа.